За үгийнхаа цагийн төлөө хамтдаа залбирцгаая. Дээдийн дээд хаадынхаа эзэн эзэн болсон цорын ганц орч эзэн бурхан та өглөө бүр амьд бүгээр хөтөлбөрийн цагийг эхнээс нь дуустал нь хамт байж ариун сүнсээрээ дамжуулан удирдах энэ цагаар өөрийн үгээ бидэнд өгж бидний зүрх сэтгэлийг бидний итгэлийг та босгон байгуул ажиллаа хийж алдарш болтугай гэж эзэн Есүсийн нэрээр гон залбирцгаалаа. Амен. За хамтдаа энэ 7 хоногт Матай 13 дугаар бүлгээр суралцж байна. Тэгээ эзний сургаалт сүрлэлээр дамжуулан ивэлийг авч байна. За өнөөдөр хамтдаа үргэлжлүүлээд Матай 13-ийн 34-өөс 35 дугаар ишлэлийг хуваалцъя. За би эндээс дуудъя. Иесус хурсан олонд сургаалт сүрлэлээр энэ бүхнийг айлдсан бөгөөд сургаалт зүйрлэлгүйгээр юуг сэдэнд ярьсангүй. Энэ нь иш үзүүлэгчээр хідүүлсэн биелэгдэхийн тулд бөгөөд ингэхдээ би сургаалт зүйрлэлээр амаа нээн. Би ертөнцийн сураас эхлэн нууцлагдсан зүйлсийг хэлнэ гэсэн байна. Амен. За энэ хэсэг нь бол Иесусийн ярианы арга барил сургаалт зүйрлэлээр дамжуулан үннийг илчлэх тухай өгүүлж байна. Бурхны хаанчлалын нууцыг ойлгохын тулд зүрхний нээлт ба итгэл хэр чухал болохыг харуулж байна. Нууц илчлэгдсэн хаанчлал гэж гарч өгцгөөе. За нэгдүгээрт Иесусийн ярианы тэр онцгой арга юу байв гэдгийг харъя. Иесус яагаад олон удаа сургаалт зүйрлэлээр ярьсан бэ? Зүгээр нэг сонирхолтой түүх ярих гэж биш, харин үнэн нууцлаг зүйлсийг илчлэхийн тулд ярьсан юм аа. Сургаалт зүйрлэл нь нуугдмал үннийг итгэлтэй зүрхэнд ил болгож, харин хаалттай зүрхэнд нуугдмал ивээр нь үлдээдэг. Бурхны үг бол зүйрлэл мэт сонссон хүнд ойлголт, харин зүрүүд зүрхэнд битүү нууц мэтээр үлддэг. Хоёрдугаарт Иесус үг нь ойлгомжгүй мэт боловч амьдралд амьд олныг зүйрлэлээр айлдваа гэж 13:34-т өгүүлсэн. Иесусийн үгс бол энгийн зүйл дээр тулгуурсан байдаг. Зүгээр нэг тариан талбай, загас, мод гэх мэт. Бидний үтсэн гिचийн үр, эсгэлэн гэх мэт. Хэвч эдгээр зүйлийн ард бол гүн нууцлаг тэр сүнслэг үнэн нуугдж байдаг гэдгийг бид нар ойлгож авч байна. Учир нь Бурхны хаанчлалын үннийг ойлгохын тулд оюун ухаанаар биш, харин сүнслэг нүд, нээлттэй зүрх сэтгэл хэрэгтэй байдаа гэдгийг хэлж байна. Бурхны үннийг энгийн зүйлсээр дамжуулан илчилдэг. Үүнийг ойлгохын тулд сүнслэг чих бас биднэрт хэрэгтэй. За сүнсний чих нээгдэх гэдэг нь бол Бурхны дуу хоолойг сонсох
чадвар сэргэх, одоо Библийн утга сүнслэг ойлголт нээгдэх гэсэн тэр гүн утгатай юм аа. За энэ нь бол махан биеэр биш тэр сүнсний чихээр дотоод сүнслэг анхаарал ойлголтоор Бурхны үгийг сонсхийг бол хэлж байна. За гуравт Иесусийн ярьсан сургаалт зүйллүүдийг хаанчлалын нууцын дүр зургаар дүрслэх юм бол Матай 13 дугаар бүлэгт та бидний үздсэн тариачны зөвлөл. За үг хүлээ авах тэр зүрхний хөрс болсон төрлүүдийн тухай өгүүлдэг. Хог ба буудаан сургаалт зөвлөлөөр сайн ба муу хамт оршдог тухай өгүүлсэн. За гिचийн үр эсгэлэн гэсэн сургаалт зөвлөлөөр бол хаанчлалын тэр өсөлт болон дотоод нөлөөний тухай өгүүлсэн байдгийг бид нар суралцлаа. Эдгээр нь бүгд л хаанчлалын нууцны утгыг айжмаар илчилж байдаг. За дөрөвдүгээрт Матай 13:35-д би ам нээж зүйрлэлээр ярина гэж байдаг. За дэлхийн ертөнцийн зүйлээс өөр нуугдмал зүйлсийг ил гаргаж ярина гэсэн санааг илэрхийлсэн. Дуулал 78:2-т эзэн эртнээс төлөвлөсөн авралын нууц Бурхны хаанчлал Иесус Христээр дамжин ил болох тухай илэрхийлсэн байдаг. Тэр Бурхны нууцыг ил болгож үл ойлгохдох үгийг амьдралд биелэл болгосон. Иесусийн ирэлтээр Бурхан бол ичлэгдсэн. Бурхан хүнтэй оршихулсан юм аа. Амен. За 5 дугаарт Бурхны үгийн нууц биднэрт хэрхэн ил болдог талаар ойлгож болох юм. За итгэлээр хүлээж авах үед Бурханы нууц биднэрт бас мэдгэж яадаг. За 2 дугаарт дуулууртай зүрхээр сонсох үед сонсоод хэрэгжүүлэх үед бол тэр Бурхны илчлэл бол амьд болтоог. 3-т ариун сүнсний тусламжтайгаар ойлгох үед ариун сүнс үннийг ойлгуулдаг. Сүнслэг нүд нээгдэж зүрх ариусгахад нууц бол улам тодорч яадаг байна. Амен. За ерөнхий бид 6 дугаар зүйл болохоор бидний үздсэн зүйл өнөөдрийн энэ ишлэлээс хэрэгжүүлэх зүйлийг хуваалцъя. За Бурхны үгийг гүнзгий бодож тунхаглах нь бол чухал байдаг. За Бурхны үгийг бол хэрэгжүүлэх юм аа. За ариун сүнсээр ойлголтоо улам гүнзгийрүүлэх ёстой юм аа гэдгийг амьдралд хэрэгжүүлж бас энтэс бид суралцж байна. За өнөөдрийн бидний үздсэн энэ сургаалт зөвлөлөө ерөнхийд дүгнээд хэлэх юм бол Тэнгэрийн хаанчлал нуустдаг зүйлс нь итгэлтэй хүнд бол ил болдог юм аа гэдгийг Иесус айлтсныг сургаалт зөвлөлөөр бид ойлголоо. За энэ 5 өдөр итгэлийн ахын дүүстэй хамтдаа суралцж Библиэс суралцсантаа баяртай байна. Тэгээ эзэн Бурхандаа талархаж байна. Тэгээ бүх алдар хүндэл магтаал нь эзэн Иесус Христ танд байх болтугай. За хамтдаа залбирцгаая. Эзэн Бурхан минь таны үгэнд нуугдсан үннийг ойлгох нүд чих хүлээн авах зүрх сэтгэлийг бидэнд өгдөгт баярлалаа. Ариун сүнс минь таны үгийн гүн утгыг ойлгож бидний амьдралд
үгээ өгч үнэн дотор алхаж явахад та хамт байж туслаарай. Есүсийн нэрээр амен. Эзэн бурхан алдарш болтугай.